Жийтэй дарахаар яг гол дээр нэг карт игдэж байгаа юм дээр. Энэ хэд карт игээд моuse энэ дээр дараад. За энэ дээр дарахаар энэ дээр карт игдээд үлдчихэж байгаа. За одоо энэ нийлцсэн эсүүдийг салахдаа V-гээ дарахаар туслаа салчиж байгаа. Саяны юмнууд байна. Цэгүүд маань одоо энэ ээжийг сонгоцсон байгаа. Хоёроо дарж байгаа одоо энэ ээжүүдэд даавалаа сонгож гэсэн. Тэгээд V-гээ дарахаар ээжүүдээ тусад нь салгачиж байгаа гэсэн. Тусдаа салцсан. Гэхдээ энэ дээр энэ цэгүүд нийлэх хэрэгтэй юм шиг. Центр гэдэг. Ийм центр. За одоо энэ хэсэг нийлж одоо бус хэсгүүд нь болохоор салцсан байгаа. Энэ хэсгүүдийг сонгож үзлээ. За тиймээс салцсан. Одоо тэгэхээр ажираас харж байгаа дэрэг тархалж. Дээдлээ шон. Энэ хоёрыг урагшлуулад за доотлоо шин доош. Доотлоо хэсэг нь эрүүн хэсэг нь болохоор дээшээ ам дотор орцсон байж байгаа. За энэ болохоор дээдлээ хэсэг нь доотлох нь болохоор эдрийг тэр жигтэн дэвшлэж.
За x тэнцлийн дагуу тусагчаан жоох оруулаа. Ингээд. За тэгэхээр одоо энэ дээр амны хэлбэр нь гараад ирчихэж байгаа. Энэ явсан энэ хэлбэр нь гараад ирсэн. Одоо дээдлэн хөвшин хэсгийг нэмслээч. Энэ зэг. За энэ хоёр болохоор биш. За энэ хоёр зэг болохоор доошлох юм байна. G-гээ дараад нааш энэ хамарныхаа нэрд хүрээд ирж байгаа. За тэгээд нүдний энэ зэг нь энд байгаа. Энэ зэгийг сонгоод доошлуулад за энийг дээш. Энэ нэвт. За ингээд одоо энэ хэсэгт нүд нь гарч ирж байна. Энийг жоохон дэвшлүүлэх. Зүй тэнцлэх юм байна. За ингээд ерөнхийдөө бол толгойн үндсэн хэлбэр нь гараад ирсэн. Одоо энэ дээр дэтэлүүдийг нь оруулаад энэ бол болгоч гэсэн үг. Заавал нөгөө цаалын зурагтайгаа адилхан байх шаардлагагүй. Зургаас нөгөө полигонууд нь жоохон зөрчсөн байгаа болохоор ингээд архичод болоо. За одоо бие гаргаж ирээд биетэйгээ тааруулаад тавьчихна. За x тэнцлийн дагуу жоохон томрохоор юм байна. Хажуулын. За энэ болохоор хүзүүний хэсэг нь. Тэгэхээр би сонгоод edit мод руу ороод за энэ хэсэг G-гээ дараад дэш өндөсгөөд тавьчих. За ингээд энэ дээр одоо толгой хэсэг нь гараад ирсэн. Одоо 71-д тэгээ бусад дээдлийн хэсгээр гарч. Тэгэхээр яг бол шиг хэсгээр харагдав. За 71-тэй бас адилхан тустай бижээс орж ирнэ. Толгой бие хоёроо сонгоод H-ийг дараад хай тэгээд алгуулж. За тэгээд голцгий. Shift-ийг дараад куб үсгээд кубыг 70 нэрээр тааруулаад тавьчих. Scale. За edit мод руу ороод за 70-ны суурь зэгүүд нь бол энэ дээр ингээд харж байгаа чинь. Удаас нь харж хагаад за энэ дээр харж чинь 70 маань. За энэ дээр нөгөө зураг маань болохоор зөрж байгаа болохоор хажуулаас нь тааруулчаад урдаас нь харж байгаа тааруулж чинь. Одоо дээшээ доош болгоод. Жигээ дарж хагаад яг одоо энэ хажуунаас таарсан байгаа өнцөг дээрээ уртлын зургийг тааруулаад тавьчих гэсэн үг. Энэ дээр дээдлээ хоёр зэг нь энэ дээр. Гадна талын хоёр зэг нь гадна тал дээр энэ дээр тааруулаад тавьчих.
энэ дэргээ баримжаагаар татгалж чи одоо эндээс нь гарч ирэх байна. Тийм ээ. Ингэж таарууллаа. За одоо энэ фейсийг сонгоод эндээс дэш extrude гэдэг гарч байна. За дээшээ татгаар Z хэлхийн дагуу нөгөө цэгэр зураас нь орж ирээд тоглохоор энэ дэр Z-тэй дахиад нэг дарчгаар цэгэр нь алга болчихж байгаа. За энийг дээшээ чирээд дээдлээ үе хүртлээ. Энэ үе хүртлээ. За энэ дэр далигаа дагуулахаар S-ээ дараад Z хэлхийн дагуу tick graz гэдэг шилжиж байгаа. SZ tick. За ингээд илүү юм таарсан. Одоо эндээс дахиад нэг extrude хийгээд энэ дээр тааруулаад явчих. За энд дөрвөлжин. Одоо энэ хажууд тишээ дараагийн нэг даалгачны маань хийсэн хажууд тишээ явчих боломжтой болчихж байгаа. За эндээс дахиад нэг extrude хийгээд дээшээ явуулаад за энэ дараагийн ясан гарч ирж байгаа. За тэгээ эндээс дахиад extrude хийчих. За ингээд даалгачдын маань extrude яснаа гараад ирсэн. Одоо эндээс салаалуулаад доотлын extrude гараад ирсэн. За энэ хоёрыг сонгоод А-я дараад энэ set тотчaan жоохон явуулаад хажуудаас нарж агаад гадагшаан G-гээ дараад татаад гараад ирсэн. За энэ хэсэг юм бас. За эндээс E-гээ дараад extrude G-гээ дараад доошо тулаад авчиж байгаа. Эндээс E-гээ дараад M-ээ дараад центр гэдэг. За ингээд хоёр дахь хэсгийг гараад ирсэн. Одоо дундлаа хийсэн. Энд дэр бас адилхан энэ дөрвөн цэгийг сонгоод А-ийг дараад гол руу жоохон инсет хийгээд G-гээ дараад гаргаж ирээд за энийг бүр гадагш гаргаж ирчихье. За тэгээд E-гээ дараад extrude G-гээ дараад хөдлөх. За одоо тэгэхээр E-гээ дараад extrude энэ байрлуулад M-ийг дараад центр гэдэг. За ингээд даалгавчдын маань суурь ясна гараад ирсэн. Одоо энэ дэр даалгавч ихтэй туслаа нэг фейс үүсгээд оруулаад ирчих болно. За фейс үүсэхдээ контролоо дарж хагаад А-раа дараад голоор нэг кат оруулчих. Энэ дээр нэг дараад кат оруулчих. S-гээ дараад үлдээ чинь. Одоо контролоо дарж хагаад B-гээ дараад бэвэл хоёр тийшээ татгаар
голдож яхан зайтай иймэрхүү үүсчихэж байгаа. Фейс үүсчихэж байгаа. За одоо энэ фейсүүд донд юугаа далавчаа үүснэ гэсэн. За энийг одоо ажинаас харуулчих. За ингэж харж байгаад энэ хоёр цэгээс за нэгээр нь болох байна. Гадна талын сонгоод нөгөө талын гадна талын цэгийн дотор талтайгаа гадна талын цэгийг сонгоод за гадах зураас ш доторгоо шүү. Энэ хоёрыг сонгоод F-д дарж. За тэгэхээр энэ хоёрыг холбоод нэг юу гарах гэж байгаа. Цэг ороод ирж байгаа. За нөгөө тал нь бас адилхан. Дотор талын цэгийг сонгоод энэ цэгийг сонгоод Shift-д дарж сонгоод F-д дараад fill гэдэг. За даалтад дарж агаад хаа тэр чигт сонгочих. Shift-д дарж байгаа сонгож байгаа. Хоёроо дараад энэ зураас сонгоод энэ зураасыг энийг за тэгээд дээр нэг байгаа. Энд дөрвөлж. Одоо ингэж дарвал энэ дөрвөлжин дотор талын дөрвөлжин байгаа. Энийг F-д дараад fill хийчих. Тэгэхээр дотор талын нэг face нь гараад ирж байгаа. За тэгээд энэ доороо энэ жижиг хэсгийг гаргаж ирэвэл энэ дээр нь энэ ээжийг сонгоод дээр нь mouse хоёр дараад subdivide хийж байгаа. За тэгэхээр голд нэг цэг үүсэж байна. За энэ цэгийг татаад доошлуулад энэ дээр гаргаж байна. За нөгөө тал нь бас адилхан. Хоёроо дараад цэгүүдээ сонгоод цэг нь ээжүүдээ сонгоод энэ ээжийг сонгож байна. Энийг сонгож. За тэгээд F-д дарахаар fill dot ээжийг сонгоод subdivide нэгээ дараад ажинаас дарж байгаа. G-г дараад зооч. За одоо энэ хоёр голдоо зайтай болохоор за энэ зайнуудын шалгахын тулд юу вэ? Одоо энэ дээр show overlays гэдэг байгаа. Энийг доош заасан сум дээр ороод face orientation гэдэг. За энийг чиглэхээр уруу тийш харсан фейсүүд маань иймэрхүү юу вэ? Улаан хатаа болж харагдаад байдаг. За тэгэхээр одоо энэ улаан гараад байгаа хэсгийг битүүлэхдээ эхлээд энэ хоёр зэгийг холбочих. F-д дараад холбочихно. За дараа нь энэ дөрвөлжинг холбоод холбочих. Доотлоо хоёр зэгийг сонгоод саяны хоёр зэгийг холбосон зэгийг сонгоод F-д дарахаар дунд нэг face гарч ирээд битүүлчихэж байгаа. За дээд хэсэг нь бас адилхан. Энэ хоёрыг сонгоод энэ дөрвийг сонгоод F-д дараад fill гэдэг. За ингээд далавчны маань юу гараад ирсэн. Дотор талын хэсэг гараад ирсэн. За энийг холбох. За одоо энэ фейзүүдээ сонгож яваад subdivide хийж. Тэгэхээр орж ирэх юм. За далавч арай өөр хийгдэж. За энэ дээр болохоор зүгээр нэг static далавч ороод ирж байгаа. Хөдөлгөр ямар нэг эффект авахгүй зүгээр юу болчих жоох. Эхний удаад ингэж хийх болоо. За цааш арай гүнзгийрэлэг байлаа энэ дээр. Дараагийнх дээр нэгээд үзүүлчих энэ дээр. За энэ дээр болохоор нэг кат ашиглаад явчих. Нэг кат ашиглаад энэ хоёрыг холбоод F-д дараад за orientation-д дөрөв өндөрч. За ингээд тэнийг fill хийхээр бит болоод гараад ирж байна. За энэ дээр mouse арай дараа subdivide голын цэвэр гараад ирж байна. Fill гэдэг.
За энэ зөв хийлгэж. Одоо энэ дээр нэмэлж. За энэ гадна линзийг сонгоод энэ дээр энийг сонгоод F-ийг дараад холбочихно. За энэ дээр холбохгүй энэ дээр энтэй холбогдох. За нэрийг F-ийг дараад холбочихно. За тэгээд энэ хол линзийг энэ зүйдэг. F-ийг дараад голд нэг фейс гаргаад ирээ. За одоо энийг subdivide хийгээд subdivide менюг 15 болгоч. За тэгэхээр бүр олон кадууд ороод ирж байгаа голд нь. За одоохондоо зөв хэрэгжиж. Одоо алт ичи дараад бие гаргаж ирээд сэний далжиж сонгоод mirror гээд үнцэн обжект нь бие сонгоод оруулчих. За тэгэхээр далжиж нь гараад ирж байгаа. За энэ дээлис хэлж. If дараад битүүлээд гараад ирж байгаа. За тэгээд G-гээ дараа Z тэнглэгийн дагуу билүү ортуулаад наач. X тэнглэгийн дагуу. Наад за ингээд далавч нь гараад ирсэн. Одоо бусад дэтэлүүдийг оруулаад байна. Игэр тэгээд энэ үе юм арцаар сервишн юм. За эврийн нэгтэй эхлээд лууныхаа толгоос сонгож яваад за энэ фейсээс гаргаад ир. Аяа дараа тийм сет хийгээд төвчөн оруулаад за эвэр гарч ирэх фейснэнд за энэ фейсээс эврийг гаргаад ирээ. Ийгээ дараад Z-ийн даваа дэш өргөж чинь. За фейсийг сонгоод дахиад ийгээ дараад extrude дэш өргөөд Эмээ дараад центр гээд.
За энэ уртлын ивэр шиг юм. Урдаас хажуунаас зарчлаа. Одоо урдаас таарал та. Is Тэмхэх болох шиг. За нэг shift-ийг дараад төлөх гээд араа дараад эргүүлээд edit мод руу ороод ийм маяг таарч байна. За ингээд сэрүү шигнүүдийн тусдаа жижиг объектуудаар үсгэвчиж байгаа. Адилхан нуруунд дээр нь. За тэгээд хумсын нэгтэй бас адилхан. Нэг куб үсгээд shift куб. За холцыг нь хумсан дээр нь таарууллаа савж. Rotate-ийг эргүүл чинь. За урдаас харуул энэд ажиллах юм байна. Хасгны чиглэлийн дагуу скелдээд нөгөө талд нь гарч 27 амсан байна та. За энэ болцоо одоо энийг sheet-ийг дараа төлөх гээд гол хэсэг нь урдаас нарч боллуулад за доод хэсэг
За ингээд лого болчихж байгаа. Одоо нийлүүлээ нэг обжект болоод анимашн эрийг энтрээ оруулчих болно. За эхлээд нийлүүлээ обжект болохдоо Ctrl J дараа нийлүүлчих болно. Эсвэл зүгээр parent хийчих болно. За жишээ нь толгооноос баримж авч, за биенээсээ баримж авч яваг л эхлээд бусад бүх обжектыг сонгоод за биенээс бусад бүх обжект. A дараад бодлын зургуудаа select хийгээд Ctrl дарж аваад за B дарж агаад Shift дарж аваад сонгоод биений ганцаар ингээд өнгөт болчихж байгаа. Шараар тодорхой. За Ctrl дарж аваад P-гээ дараад parent to keep transform гэдэг энийг сонгож байна. За одоо G-гээ дараад B-ийн хөдөлгөөр бусад объектууд нь хамтдаа дагаад болчихж байгаа. За ингээд лог болчихж байгаа. Та тийм